За Sevnos подкастын ээлж нэгэн дугаар эхлэж байна. За миний хажуу зочны суудал дээр дата төвийн инженер Бат Тэмбэрл ах маань хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За урилгыг хүлээж авсанд баярлалаа. Тэгээд өнөөдөр хэдүүлээ дата төв гэж яг юу юм? Ер нь ямар үйл ажиллагаануудыг хийдیں гэдгийг надтай хамт суралцах болно. За тэгээд яг дата төвийн талаар бол ямар ч юм ойлголт бол байхгүй. Бид бүгд ч юм бол нэг юм хар төхөөрөмжүүд эдэн утаснууд байдаг л дээ. Дотор нь яг ер нь ямар хариуцлагыг хүлээж байгаа гэдгийг бол мэдэхгүй байгаа даа. За өдрийн мэнд. Тэгээд зочны танилцуулгаас эхлэе. Өөрийгөө танилцуулаад. За юуны өмнө подкастт дүрд оролцуулж байгаад баярлалаа. Тэгээ намайг Шишгэ охтой Бат Тэмбэрл гэдэг. Тэгээ ер нь бол сүүлийн 10 гаруй жил дата төвийн чиглэлээр ер нь дагнаад ажиллаж байгаа. Орчлагын тухай гэх юм бол хоёр дата төвийн одоо бүтээн байгуулалтын дээр багтны ажиллаад голох инженерээр нь ажиллаж байсан. За хоёр дата төвийн сайжруулалтын ажлыг бас төслийн удирдаад ажиллаж байсан. За нэг дата төвийн зураг төслийн зөвлөх хөтөлбөрөөс үзүүлж ажиллаж байсан. Тийм туршлагатай байна. За Батэмрэл ах яг дууддаг нэр нь юу лээ? Номог ер нь хүмүүс Дэмбэ л. Дэмбэ. За Дэмбэ ах юу ямар сургууль төгсөв? Ямар мэрэгчлэлтэй өмлөө? За би бол шүтээсийн эрчим хүчний сургуулийг цахилгаан электроникийн мэрэгчлэр төгссөн. Тэ бакалавр нь тийм байна. Тэ магистр бол яг шүтээсийн бас бизнес ягсан түвшний сургуулийг эрчим хүчний менежмент чиглэлээр төгссөн. Яг мэрэгчлэрээ л явж байгаа юм байна тий. Тэгээд сонсогчдод энэ дата төвүүдийн нөгөө нэг нэр болон зүйлсүүдийг аюулгүй байдлын үүднээс хэлэхгүй байхаар төгссөн. Хэлж болохгүй тий. Тий яг ер нь бол ямар нэгэн зүйл кейс ярихад бол тухайн байгууллагын нэр мэрийг дуудах шаардлагагүй тийм ээ. Тий дата төвийг л ярих гэж байгаа юм чи тий. За Дэмбах. Яг ер нь дата төв гэж юу юм? Тэгээд ямар үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг? Дата төв гэж үү? За дата төв яг инженеэр тайлбарлал ер нь бол одоо бидний өдөртөндөө хэрэгжилж байгаа одоо гар утас компьютерт авч байгаа мэдээллүүд те зургатаар авч байгаа мэдээллүүд бүх зүйлүүд бол бүх өгөгдөл бол бүгдээрээ тэр байгууламжид ерөөхдөө байгаа гэсэн. Тэгэхээр тийчээ бол бүх төрлийн дата боловсруулж байна, хадгалж байна, дамжуулж байна те. Тэр бүх зүйлүүд бол тэр байгаа гэсэн. Тэгэхээр ер нь дата төвийг бол инженеэр тайлбарлал мэдээлэл технологийн тоног төхөөрөмжүүдийг найдвартай тогтвортой аюулгүй байлгах тусгай зорилтын байгууламж гэж ойлгож байна. Тусгай зорилтын байгууламж. Монголд ер нь хэдэн дата төв байна? За яг миний олж мэдснээр бол нэг 30 гаруй юм уу та. Хөх тийм их хэдэн. Яг тий ер нь бол байгаа. Тий. Дотроо янз л байдаг бах те. Ер нь яг левел гэж ярих уу? Яг тэр дата төвд ямар юм өөр чиглэлүүдөрөө гэх юм уу? Ажилтны бүгд л яг адилхан л чиг үүрэгтэй байдаг юм уу? Яг чиг үүргийн тухайд яг ингэж ангилдаг л да. Байгууллагууд бол өөрсдийн гэсэн дата төвд байгаа. Enterprise дата төвд. Яг тухайн байгууллагын өөрийнхөө үйл ажиллагаанд зориулсан дата төвд. Нөгөөх нь болохоор одоо түрээслэх юм уу те. Бусдын тоног төхөөрөмжийг одоо өөр дөрөв байлгаж тийм түрээсийн зориултад дата төвч байгаа гэсэн. Тэрийн яг нөгөө cloud collocation гэдэг төрлүүд нь тэр нөр авч байгаа. За тэгээд бус жижиг хэмжээний ээж дата төвүүд гэсэн байдаг. Ямар дата? Ээж дата төвүүд тийм ээж гэдэг л шүү дээ. Тийм дата төвүүд бас байгаа. Ер нь бол ерөөхдөө тэгж ангилдаг. Эсвэл одоо бүр хамгийн том нь big data төв те hyperscale data төв гэж байдаг. Тий. Монголд бол яг hyperscale data төв бол тохонд бол байхгүй. Тий. Тэгээд улсын дата төв. Тий яг улсын юу тэр байгууллагын өөрийнх нь зориулсан дата төвхөрөөс улсын дата. Тий яг тэнд л орж болно. Тий. Улсын дата төв гэж байгаа л та. Мэдээлэл юу үндэсний дата төвгөө байдаг шүү дээ. Тэр эхэлж байгаа гэсэн. За одоо нөгөө нэг 30 гаруй дата төвүүд байна шүү дээ тий. Тэгэнгүүт тэр хэд маань одоо үгүй хаана байршдیں۔ Гэх юм уу? Байршил нь ер нь ямар байдгийг? Байршил бол ер нь бол нууц л та. Тэр чинь байгууллагын нууц байгаа тий. Тэгээ заавал хаана байрлаж байгааг нь бол
хин нэг юм бол заавал мэдэх нь бол зөвхөн л ахалж удаад байна л да. Яг нь ер нь бол мэдээж Монгол улсын хувьд бол дэд бүтцийн асуудал бас нэлээд их байдаг учраас Улаанбаатарт бол ихэнх нь байгаа. Тийм. Шинэ яг цахилгаан хангамжтай шилэн кабелийн тий одоо холболт молголтой их шаарддаг учраас аль болох дэд бүтцийг төвлөрсөн дэд бүтцийн хөгжил сайтай газруудад л дэлхийд дата төвлөрч байгаа даа. Түрүүнд хэлсэнтэй нөгөө английн тухайд гэх юм бол дата төвүүдийг яг гадны байгууллагууд бол яг нэг тир 1-ээс 4-ийн хооронд ангилдаг. Тэр нэг Uptime Institute гэдэг гадны байгууллага байдаг байхгүй дата төвүүдийг сертификатжуулдаг. Тийм чанарын одоо чадамжийн баталгаа олгодог гэх юм уу тий. Стандарт. Тийм стандартын ус одоо аудит хийгээд үнэлт өгдөг тийм байгууллага. Тэднийх юм бол яг ер нь тир 1-ээс тир 4 гэж ангилдаг. Тэгээ яг Монголд одоогоор бол тир 4-д нь хамгийн дээд чадна гэсэн. Тир 4 дээр бол дата төв бол байхгүй. Тир 3-ыг хангах дата төв байдаг гэж байгууллагууд мэдээлэл дээр тавьсан байдаг вебсайтууд дээр. Гэхдээ яг албан ёсны сертификат бол байгаа хэсгийг бол бас байгаа хэсэг нь бол мэддэхгүй байгаа тий. Гэхдээ хангах хэсэг гэж ярьдаг. Тэр хоёрыг хангасан дата төв бол байна. Таны ажиллаж исэн дата төвүүд ямар төвшнийх нь нэсэ? Юу байгаа? Тэр хоёр төвшний дата төвтэй байгууллагууд бол Монголд 3. Тий. Хэлэх үү? За болно. Тий яг энэ чинь бол угс нийт мэдээлэл нээлттэй байгаа мэдээлэлтэй ер нь вебсайтууд дээр байгаа мэдээлэлүүд гэсэн. Яг ер нь сертификатуудыг ингэж байгаа. Эхлээд ингэж ангилдаг л та. Нөгөө дизайны буюу зураг төслийн сертификат. Тэгээд дараа нь туршилт тохируулгын сертификат. Тэгээд үйл ажиллагааны сертификат чинь 3 байдаг. Дата төвийн одоо сертификат болох. Тэгэхээр Монголд бол одоо дизайн, туршилт тохируулга, одоо операшн чиглэлийн сертификатыг хангасан тэр хоёр сертификатыг хангасан байгууллага бол хаамаа. Тий. За тэгээд араас нь үйл ажиллагааны сертификатыг бол аваагүй өмнөх хоёр сертификатыг авсан байгууллага бол Хасбанк байгаа. За яг дизайны буюу зураг төслийн дата төвийн шаардлагыг хангасан сертификатыг хангасан байгууллага бол Монгол онгоц байна. Тэг яг Uptime Institute-ээс арай өөр газраас одоо үйл ажиллагааны сертификат авсан байгууллага бол Монголын дата төв байх хэвээр. Тэр вебсайтн дээр мэдээлэл нь байдаг. За бусад дата төвүүдийн хувьд одоохондоо бол хараахан мэдээлэлүүд нь бол ер нь бол ороогүй байгаа. Гэхдээ ер нь бол яг өөрсдөө бол тийм чадамжтай гэдэг бол яриад явж байгаа хэл та. За тэгтээ ер нь юу яана гэсэн үг вэ? Одоо ингээд олон улсаас ингээд стандартуудыг ингээд шалгаад сертификат олгодог юм байна шүү дээ. За тэгэнгүүт бид эд чинь нөгөө нэг серверээ хадгална, тэр дата төв дээр хадгална, тэр муу, тэр сайн гэдээ яриад идэг шүү дээ. Тэрийг яг одоо тэр сертификат одоо тэр авж байгаа үзүүлэлтүүдээр нь хэмжээд байгаа юм уу? Яг юугаар нь хэмжээд байгаа? Эсвэл тэр одоо тэр төхөөрөмжүүд нь их баг гэдгээр хэмжиж байгаа юм уу? Эсвэл аюулгүй байдлаа сайн хангаж байгаа гэдгээр хэмжиж байгаа юм уу? Яг энэ амар олон өвчин зүйл шалтгаална л та. Тэр чинь яг зүгээр ерөнхийд нь хэлэхэд бол тухайн байгууламж буюу дата төвийнхэн те дэд бүтцийн одоо найдвартай байдлыг бас харж байгаа. Эхлээд нэг тэр нь одоо хэр найдвартай байна те. За тэгээд дараа нь үйл ажиллагаа гэж харж байгаа тухайн байгууллагын үйл ажиллагаа. Тэр үйл ажиллагаа нь хэр доктортой байна уу гэдэг бас харах хэрэгтэй. Тэгжээж одоо тэр дотор ч бас ингэ задрангууд нэлээд олон юм гарч ирнэ те. Одоо жишээлбэл үйл ажиллагааны дээр бол тухайн байгууламжийн те дүүрэн журмуудыг харна те. За мэдээлэл хэлбэл хэр хангаж байгааг нь харна. За хүний нөөц нь ямар юм ч юм уу. Яг нэг үйл ажиллагаанд ер нь ямар байгууллага үйл ажиллагаанд тусгагддаг зүйлүүдийг бүгдийг л олж харна гэсэн. Тийм тэгээд яг бүр ингэ нарийн дэлгэрэнгүй үзэх юм бол үйл ажиллагааныхын сертификатынхаа аудитынхаа оноог нь бас харж болох байх. Хэрвээ яг хэрэглэгч одоо ингэ би жишээлбэл нэг дата төвд ингэ юм байрлуулъя гэх юм бол тухайн байгууламж ямар сертификаттай гэдгийг бас хараад энэ сертификатыг авсан юм биш үү? Тэгэхээр эдний үйл ажиллагаа бол ерөнхийдөө доктортой байна гэж бодоод хэрэглэгчийн бол итгэл бол төрнөлтөө тэгээ шууд байрлуулах боломж. Тийм. Тэгээ бас нөгөө хүний нөөц нь ямар чадтай, ямар баг хамтуулсан те ямар үйлчлэг үзүүлж байгаа юм. Бид нэр одоо зөвхөн тэр дэд бүтцийн чадамжийг хараад бас ажиллахгүй те. Нөгөө байгуул бас ямар биднэрт ашигтай үйлчлэг үзүүлж байгааг гэдгийг харах хэрэгтэй л гэж бодож байна. Тэгэхээр бид ч бол ерөнхийдөө нөгөө нэг юм хэрэглэгчтэй ер нь янз янзын дата гэхлээрэл бүх төрлийн өгөгдлүүд байдаг баг. Тэгэнгүүт хэрэглэгчд бол мэдээж мэдээллийн аюулгүй байдал гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт би одоо нөгөө нэг сая аюулгүй байдал гэхлээрээ ингэж л бодоод байл л да.
одоо сая өнгөрсөн өвөл гэхэд бол ингээл амар олон тог тасардаг штэ. Одоо энэ жил жишээлбэл аягүй асуудалтай байгаа штэ тий. Тогны тэгэл дэлбэрэлтүүд болоод байгаа. Тэгээд яг тэр ингээд дата төв бидний бүх мэдээлэл бүх юмуд ингээд серверийн бүгд явж байгаа тэр тог тасруул юу нь юу болдیں۔ Тог тасруулаа. Тий. Яг нь эхлээд одоо дата төв тог тасрах юм бол одоо дата төвийн тухайн одоо нэг IT-ийн томд төхөөрөмж одоо UPS гэдэг тог өргөж төхөөрөмж байгаа. Тэр төхөөрөмжийн тусламжтайгаар тэр төхөөрөмжөөс одоо тий цахилгаан аваад Нөөц зөксөн үг. тий одоо нөөц төхөөрөмжөөс цахилгаан аваад ажиллана. Тэгээ тэр хооронд генераторыг цахилгаан үүсгэх байна. Тэр нь ажиллах хэрэгтэй автоматар. Тэгээд тасарсан тогны хооронд гаднаас цахилгаан үүсгүүрийн хөрсөлтөд одоо дижэл орж ирээд тэгээд дата төв дижэдэг байхгүй. Тэгээ буцаа тог тасрах юм бол генератор унтарлаа тэр хооронд UPS барьж хагаад үндсэн тог сэргэхэд буцаагаад сэлгэн залгалт хийгээд. Тийм одоо зарчим. Ер нь сэлгэн залгалт явагддаг гэсэн. Юуг сэлгэн залгаад байгаа гэхээр UPS-ийн тусламжтайгаар генератор асаах. Тийм сэлгэн залгалт явагддаг гэсэн. Яг нэг мэдгүй юм ярьсан байж магадгүй. UPS гэдэг болохоор яг монголчууд яг бид нэр тог өргөчгээ ярьчихдаг. Ер нь бол үл тасрах дижилийн систем гэсэн англи үгний товчлол байхгүй. Тэгээд UPS бол өөрөөр дата төв юм л нэлээд чухал төхөөрөмж. Одоо хүнээр бол яг зүрхний одоо нөөц шахвар байхгүй. Тийм. Тэгээд цахилгаан үүсвэр гэдэг нь болохоор яг л дугуйг болохоос биш машин. Цахилгаан гаргадаг машин. Мотор тийм мотор байгаа гэсэн дотор нь тэр нь ингээд тог засрахыг автоматар мэдрээд тог засарчлаа шүү. Асаараа гэд команд аваад тас. Тийм төхөөрөмж эхэлдэг. Яг нь л одоо энгийн үгээр тайлбарлах юм. Мэргэжлийн бүр одоо тэргээр дагнж ажиллаж байгаа асуудал арай нарийн юм байр л да. Яг генератор ихээр юу юм гээл те. Тэг тог засрахад бол тийм процесс болж байгаа. За тэгээд яг ер нь одоо үйл ажиллагаагийн жишээлбэл ярьж болох уу? Яг нэг юм надад бол ингээд төсөөлөгдөхгүй байгаа байхгүй. Дата төв рүү ороод яг ингээд те тэр байгууламжийн хэмжээ нэг янз янз л гэдэг л ах л та. Яг нэг ороод ийм хэсгүүд байдаг аа. Тэгээд ийм ролтой ажилчид байдаг. Тэгээд дата төв яг юу юм? Хүмүүс ингээд дата төв өгөхөөр одоо чиний нүдэнд яг юу бууж байна? Дата төвхөр те. Нэг амар олон өрөөнүүд явж байсан байгаа. Тэгээд нэг өрөөндөө бол нэг өрөөндөө ч яг нэг юм хар юм төхөөрөмжүүд идэг штэ. Яг юу гэж нэрлэдэг нь сайн мэдэхгүй байна. За рак тийм зогсоораа. За тэр төхөөрөмжүүд тэгэл хойноосоо бага утаснууд ингээл байж идэг. Тэгэл тийм төхөөрөмжүүд байдаг л гэж ойлгоод байна шүү. Тийм зогсоо. Юу л да. Яг түрүүний хэлээд байгаа ракууд гэдэг энэ зогсоор байхгүй. Ерөнхийдөө бол зүгээр шкаф шиг юм байгаа гэсэн. Тэр дотор нөгөө миний хэлээд байгаа IT-ийн нэг серверүүд сүлжээний төхөөрөмжүүд ингээ байрладаг. Тэрийг ингээ ажиллуулахын тулд тэр одоо тухайн дата төв дотор юу байгаа вэ гэхээр одоо цахилгаан хангамжийн системүүд түрүүний ярьсан цахилгаан үүсгүүр, UPS, цахилгааны самбарууд те одоо энэ барилгад үүдийг гэрэл төлөв те задаг контрол бүхэл юм байгаа. За тэгээд дээрэс нь одоо IT төхөөрөмжүүд жөөр ингээд халаад маш их дулаан ялгаруулдаг. Тэр талбай хүүтэн байх хэвээр. Тэрийг хөрөхийн тулд том хөргүүрийн системүүд байгаа гэсэн. Одоо air conditioner гэсэн багхгүй. Тий. Тэгээд хөргөлт агаар сэлгэлтийн систем гэж байгаа. За ерөнхийдөө ингээд суур дэд бүтсэн эднэр багхгүй. Тэнгүү дахиад одоо илүү хяналт талын дэд бүтсэн юу гэхээр нөө камер эдгэр системүүд. За нөгөө барилгын BMS болон DCIM систем. Тэрний юу гэхээр ерөнхийдөө барилгынхаа одоо тухайн байгууламжаа хянж байгаа удирдах байгаа тийм систем гэсэн үг. Одоо жишээ барилгаа хянж байгаа систем, хяналтын барилгын хяналтын систем гэсэн үг юм бол. Тийм. Жишээлбэл одоо тэнд хаалга нэглээ гэдгийг мэддэг. Тий, тэгээд одоо юу яалаа? Тэнд хүн тим юм нэвтрлээ гэдгийг мэддэг. Тэнд усалдлаа гэдгийг мэддэг. Энэ цахилгаан тасарлаа. Нөгөө нэг түрүүний ярьдаг сэлгэн залгалт боллоо гэхийг мэдэх програмнууд тэнд ирж гэсэн үг. Тэгээд сэлгэн залгалт боллоо гэж шууд дэлгэцэн дээр гарч ирдэг. Тиймэрхүү системүүд. Дотор нь бол тийм байгаа. Тэгээд дотроо бол нэлээд олон өрөө байгаа. Одоо сервер өрөө гэж байна. Сервер өрөөг яг бид нэр сервер өрөөг хэлээд заасан. Яг олон улсад болохоор компьютер рум гэж ярьдаг. Компьютер өрөө гэж ярьдаг. Тэгээд цахилгаан дижилийн өрөө, UPS-ийн өрөө тий. За UPS нь бас батарейтай төхөөрөмж واخгүй. Тэгээд батарейных нь өрөө. За тэгээд нөгөө гал унтраах систем байгаа. Гал унтраах системийнх нь одоо өрөө гэж байгаа. За тэгээд нөгөө одоо операторууд байгаа штэ. Ямар хүмүүс ажилтдаг гэж ярьсан штэ тий. Тэр операторын хяналтын өрөө, хамгаалтын аюулгүй байдлын ажилтны өрөө, хувц байлах өрөө, дүүш гэдэг юм уу те. Одоо ингээл нөгөө том дата төвд бол яг бүхэл юм хангах хэрэгтэй ерөөсө. Тэнд хүн ажиллахад юу хэрэгтэй бүгдээрээ байх хэрэгтэй. Цайны өрөө, уулалтын өрөө.
гэдэг юм уу те. Бүх зүйл байх хэрэгтэй. Тэгээд нэлээд олон өөртөө ер нь бол тийм байх боломж байгаа. Одоо ер нь бол ямар ч хэсэн тэр дата төв бол энэ тасралтгүй ажилдаг гэж ойлголоо. Тасарч болохгүйгээр гэх юм уу? Зөв хэлж яана буруу хэлж яана. Зөв. Тий. Тэгээ дата төв чи ерөөсө гол зорилго ерөөсө тасралтгүй байх хэрэгтэй. Тий. Хэрвээ дата төв дээр ч одоо бүхэл байгууллагууд одоо үйл ажиллагаа явуулж штэ одоо. Тэгээ хэрвээ тэр зүйл одоо ямар нэгэн байдлаар тасалтаадах юм бол бас хэцүү штэ те. Байгууллагын үйл ажиллагааны нэлээд том сөрөг нөлөөлөл үзүүлнэ л те. Тий. Тэгэхээр бүр юм илүү дид бүтцийн юу юм бэ те одоо би л гэж ойлголоо шүү. Одоо тэр серверүүд тэр өөрөө одоо юу гэдэг тэр байхгүй дата төвд байхгүй бол одоо энэ бидний ажиллаж байгаа энэ компьютер IT-ийн бүх юмнууд ажиллахгүй л гэж ойлголоо. Зөв. Тийм зөв шүү дээ. Тий. Яг миний нөө илүү дагнаж ажиллаад байгаа нь яг одоо IT-ийн сервис сүлжээний томд хөрөмжүүд биш те. Яг одоо тэдгээрийн хэвийн нэвтрэлтэй ажиллагааг хангах зориулттай түрүүнд хэлсэн цахилгаан хангамж хөргөлт гал те одоо тэр яналтын үнэлэл удирдлагын системүүд те. Тэр системүүдийг би илүү хариуцж ажилладаг байхгүй. Тэгээд тэдний үйл ажиллагаа засварчлахыг нь илүү бас. IT талынх бол биш л юм байна зөө. Яг IT-ийн юм бол биш. Гэтэ IT-ийн одоо дэд бүтцийн бүр суур дэд бүтцийг хариуцж ажилладаг байна гэсэн үг тийм. Төрөнд ийм серверийн өрөөнд дотроо ийм air condition одоо хөргөлтийн одоо давхар ийм air conditioner-ууд ажилладаг гэж ойлголоо. Ер нь нэг тэр хөргөлтийг яг дэлгэрүүлээд яриад өгөөч. Хөргөлтөө? Хөргөлтийн тухайд яг ингэж одоо тухайн серверийн өрөө компьютерийн өрөөнд те маш их хэмжээний серверүүд ажиллаж байгаа. Тэр серверүүд өөр ингэ тодорхой температурт ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт тэр температурыг ингэж бид нэр тогтмол ингээд хугацаанд байх хэрэгтэй. Хэрвээ одоо юу гэдэг одоо тэр өрөөний одоо температур өсөөд одоо нэг 30 градус дээш өсөд ирэх юм бол серверүүд ерөнхийдөө алдаа үүж эхэлнэ. Үгүй одоо ер нь ямар нэг юм халт өгөөд эхлэхэр чинь одоо ямар нэг юм халж байгаа шаттай шүү дээ. Тэрнтэй л адилхан процесс болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр тэр серверүүдийг тогтмол ингээ хөргөж явах юм бол хөргөлтийн систем хийж байгаа гэсэн. Тэгэхээр тогтмол энэ тэдэн градустай байна гэдгийг хяндаг гэсэн үг. Тий, хянж байгаа. Тэр төхөөрөмжүүдийг тавиад тэрийг ингээ сүлжээгээр холбож агаад түрүүний ярьсан хяналт удирдлагын систем рүү холбож агаад хянждаг гэсэн үг байна. Тий, тэгэхээр хөргөлтийн систем бол яг одоо дотроо бол янз л та одоо усан хөргөлтийн систем, агаараар хөргөх систем ч гэдэм үү те. Ингээ бас мөн одоо бүр гадна агаарыг ашиглаж хөргөдөг тийм одоо free cooling систем гэж бас байдаг. Бүгднийг янз янзаар ашигладаг юм байна. Тий, одоо нэг тухайн нөхцлөөс шалтгарч байгаа байхгүй тий. Одоо жишээлбэл илүү одоо хүйтэн уур амьсгалтай газар бол одоо манай Монголын нөхцөл чинь бол илүү хүйтэн уур амьсгалтай байхгүй. Бид нар бол хөргөлтийн зарлыг өөр хэмнэх боломж Монголд бол ер нь илүү байдаг. Тий. Яг бол хүйтэн цаг агаар их байдаг. Ерөнхийдөө агаараа авч шууд хөргөж яах гэсэн үг тийм сервер өрөөгөө. Тий. Яг энийг учрыг тайлбарлахын тулд юу гэхээр ер нь дата төвийн ингээд цахилгаан хангамжийг ингээд 100% гэж үзэж цахилгаан хэрэглээг нь 100% гэж үзэх юм бол 50% нь IT-ийн одоо том хөрөмж өгдөг байхгүй. За тэрийг бол бид нэр ямар нэгэн байдлаар хөдөлгөж одоо багасгах боломжгүй. Тэр бол яг л 50% ажиллах хэрэгтэй. Тэгэнгүүт нэг 40-45% нь хөргөлтийн ачаал. Хөргөлтийн ачааллаа. Тий. Одоо хөргөлтийн төхөөрөмж ажиллаад тэрний хэрэгжилж байгаа цахилгаан дата төвийн цахилгаан хангамж нь 40-45%. Үлдсэн 5% нь одоо дотоод хэрэглээ ч юм уу те гэрэл дүлээгээр бидний хэрэгжилж байгаа юм гэсэн байна. Өндөр тоогоор ажилладаг юм шүү дээ. Тий. Тэгээд дата төв болохоор дата төв ерөөс үйл ажиллагааны зарлалын ихэнх юм нэрээс ихэнх нь цахилгаан хэрэглээ гэдэг. Цахилгаан зардал гэсэн. Тогны мөнгө төлж өгнө л гэсэн үг. Тий. Тэгэхээр бид нэр тэр хөргөлтийн 40-45%-ийг биднэрт хэмнэх боломж байдаг байхгүй. Тэрийг бид нэр яаж хэмнэх вэ гэхээр Монголын онцлог нь юу гэхээр хүйтэн цаг агаараар ч юм уу те хүйтэн цаг агаарын тусламжтайгаар хөргөх тийм боломж байгаа гэж. Байгоо юу нь л байдаг. Тий. Тэрийг за тэгвэл нэг 40-45% нь цахилгааны юу нь тэр air conditioner-с хэрэглээ. Air conditioner хэрэглээд байгаа байхгүй. За тэгэнгүүт гаднаас ингэж хөргөлтөд ажиллуулснараа хэдэн хувь бууралж болдгийг. Яг уу ингэн ойролцоогоор гэж яг тоо харж хэлэхгүй бол бас яг байл та. Ер нь бол
Сүүлд яг хүмүүстэй ярилцж байхад бол бүр ямар ч хөргөлт хэрэглэхгүйгээр өвлийн нөхцөл бол ингээд дан гадны агаараар ажиллах боломжтой. Тийм үү? Боломжтой. Тий. Тэгэх юм бол одоо тэгэл нөө хэрвээ дан ямар ч хөргөлт хэрэглэхгүйгээр 40% хэрэглэнэ гэсэн үг байхгүй. Гэхдээ тэр бол айгүй хэцүү маш их юм одоо судалгаа шинжилгээ зуршил шаарддаг гэж байна. Яг тийм одоо юу бол байхгүй мэн те кейс бол Монголд бол за яг free cooling агааржуулалтад дата төв яг байх үед байдаг. Гэхдээ нэг хүндрэл өгөх байхгүй. Тэр ямар хүндрэл вэ гэхээр агаарын бохирдол. Тий. Яагаад агаарын бохирдол тоос шорооны бас бохирдол гэж бид нар чинь тий. Хэрвээ бид нэр өвөл ингээд free cooling-ийг ажиллуулах юм бол утаа ороод ирдэг. Утаа орж ирэнгүүт галын систем ажиллаад байдаг байхгүй. Нөгөө галын тохиолдол нь ажиллаад тэгээ бид нэр галын тохиоллоо унтраах уу? Free cooling ажиллах гэдэг асуулт толгойн. Галын тохиолдол унтраачвал гал гарвал бид авах үлээ. Тэгээ ямар нэгэн байдлаар хаахаа сурсан болдог. Тэгэл air conditioner ажиллуулдаг. Air conditioner дотор удаа тэгээ яг л өөрөөр нь ажиллаж байна гэсэн үг тийм. Хэрэв уг нь бол яг тэр гадна агаараараа хөрөгдөг тэр шийдлийг хийчвэл зардлынхаа бараг л ойролцоогоор 70% л хэмнэх хэмжээнд байх боломжтой юм биш үү те. Зөв болгосон. Ер нь олон улсын дата төвүүд яаж ажилтдаг юм бол манайх одоо манай дата төвтэй ингээ харьцуулж яриул гэх юм уу? Тий. Яг олон улс яг миний судалж мэдснээр бол ер нь бол нэг лидер нэг 8-аас 10,000 дата төв байна гэдэг. 2 сайтын мэдээл. Тий. Тэгээд яг 8 гэж ирчээ те. 8,000 дата төв байгаа бол Америкт 4,000 дата. Тэгэхээр маш их дата төв ер нь бол байгаа. Тэгээд тэгэл бусд нь ингээл Аз, Европтой хуваагдал, Азад нэг 600, 800 орчим юм уу те. Ингээ байдаг. Тэгээд яг тэр янз бүрийн вебсайтын мэдээлэлүүд байдаг. Тэн дээр бол яг Монголд бол дата төв байгаа гэсэн газрын томдог тэмдэглэгээ бол байхгүй байгаа. Тийм үү? Тий. Тэр нэг тийшээгээ яг зүгээр мэдээлэл өгөөд мөнгө төгрөгөд төлдөг л ах л та. Тэгжээж за энд ийм дата төв байгаа шүү гэж мэдээлэл оруулах. Тэгээд яга өгөөгүй. Тэр бидний асуудал баг л та. Тэгээд тэр тухайн байгууллагын үгийг үл өгж болох л. Яг тэндээсээ тэгээд тухайн байгууллагын тухайн дата төвийнхөө танаа дээр одоо ийм төхөөрөмж тавил хэд болох вэ? Яг үнийн санал банлын мэдж болдог авдаг. Тийм бас дата төвийн тийм communication сайт байдаг. Тэгвэл одоо Хойд Америкт бүртгүүлээгүйгээр 4,000 гэсэн үү 6,000 гэсэн үү? Хойд Америкт л 4,000 гохот одоо бусад төвүүддэг нийлээ 4,000 орчим байна л гэсэн. Тийм тэгэнгүүт тэрний учир шалтгаан нь юу юм бол бүртгүүлээгүй гэдэг нь? Үгүй. Одоо нэг газар 4,000 дата төв байхад манад 30 байна гэж. Тэнд илүү яах вэ? Илүү дата агуулж тэнд илүү одоо хөгжил тэнд л байна гэсэн үг шүү дээ ер нь л. Тэнд илүү их хүмүүс хичээж ажиллаж шүү дээ. Манайд одоо би анх эхлээд 30 гэхлээр нөхөх ямар их юм гэж бодсон чи 6,000-тай харьцуулахад манайх бол амар хөгжил дорой гэж ойлгох уу? Яг уу бид нар бид нэр сул талаа бол ер нь боломж гэж харах хэрэгтэй байхгүй. Тийм тэггүйгээр одоо бид нар одоо ингээд мэдээж одоо юу гэдэг хөглөөр манай бас жоохон доогор байгаа ч гэсэн биднэрт нь хөгжих боломж байгаа гэж харах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр энэ дэлхийн том дата төвөгдөг ч гэсэн Монголд байх боломж байгаа. Тий. Жоох өсрөө явчлаа ярэн те. Тэр нөгөө Монголын дата төвүүдийн харьцуултыг ярьсан шүү дээ. Тэг яг нэг дата төвийг түрүүнд ярьжсэн 1-4 те тир 1-4 гэж ангилаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр гадны дата төвүүд бол ихэнх нь одоо том бизнесүүдийн ард байж тэгтээ шинэ одоо Google, Amazon одоо тэр бол дата төвүүд нь дандаа тир 4 түвшний дата төвүүд. Хамгийн өндөр түвшний дата. Тэгжээ тэд нар чинь тэр олон хүмүүсийн мэдээллийг хадгалж тэр одоо топ компани болоход ерөөсөө артл нь ерөөс тэр ихгүй. Бааз суурь нь тэр болчиход байгаа гэсэн. Ялангуяа технологийн том гигант компаниудтай байдаг. Тэгэхээр бид нар бол одоо тэдэртэй өрсөлдөе, тэдний мэдээллийг аавъя те. Тэдэртэй шууд холбогдъё гэх юм бол тэдний түвшний дата төв байгуулж ийж одоо илүү хурдан мэдээлэл солилцох ч юм уу те. Тиймэрхүү юм бол гэсэн. Яг түрүү нөө Монголд тэр 3 түвшний дата төв, тэр 4 түвшний дата төв байгуулах юм бол бид нар бол одоо газар зүйн болон цагуурын бас аюу давуу талтай нөхцөлтэй байхгүй. Тэр нь юу? Тий, тэр нь юу вэ гэхээр нөгөө хөргөлтөө хэмнэх боломжтой хөдөн сэрүү амьсгал байна. Уур амьсгал байна те. За тэгээд дээрэс нь одоо Евро Азийг яг ингэ дунд шүү дээ бид нарт те. Энэ бүс нутагтаа бас ийм дунд хэмжээний тоглогч болох боломж байгаа гэсэн. Тий. Давхар бидэрт цахилгаан эрчим хүчний бас нөөцүүдс байгаа. Эдгээр яг нэг дэлхийд даяар нүүрсний хатуу төршний станцыг өрнөл эсэргүүцэж байгаа байхгүй юу? За. Тэгж байгаа ч гэсэн бидэрт сэргээгдэх юм ч буюу нар салхины нөөц бол биднэрт бол байдаг. Тий. Тэгэхээр нар салхинаасаа бид нэг цахилгаанаа ингээд авч чадах юм бол бид нэг цахилгааны одоо
зардал бол одоо хямдхан зардлаар бас дата төвд хийж их боломжтой гэсэн үг байхгүй. Дан одоо нүүрсийн станцаас хамаарахгүйгээр гэсэн. Яг ингээ хослол явна л да. Аль боломжтойгоо ашиглаа явна гэсэн үг байхгүй. Тийм бас нөөц байдаг. Давуу тал бол ер нь тийм давуу тал байгаа гэсэн үг. Сул талын хувьд бол яг мэдээж бид нэр цахилгаан хангамжийн жоох асуудалтай байгаа. Ялангуяа Улаанбаатар. Ер нь бол улсдаа ярал цахилгаан хангамжийн хүрэлцээ муу байгаа. Тэгэхээр маш олон цахилгаан станцуудыг барьж ээж, тэгээд сэргээгчийн мөчний станцууд байж ээж бидний дата төвийн цахилгаан хангамж хангана гэсэн үг байна. Нэгэн цахилгаан хангамж ярьсных одоо цахилгаан хангамж руу шууд орчий те. Тэг яг одоо ингээд түрүүнд хэлжсэн collocation the cloud data төвд гэж ерөнхийдөө уламжлалт дата төвд багхгүй. Одоо тэр дата төвүүдийн цахилгаан ачаал түрүүний ярьсан нэг зогсоор өссөн шүү дээ нэг rack. За. Тий. Тэр чинь ингээд өөрөө нэг 5-аас 10 кВт-ийн хүчин чадалтай байдаг байхгүй. Тэнгүүт одоо нөгөө шинэ үеийн AI технологиуд гарч ирж байна шүү дээ. AI процессорууд гарч ирж байна. Тэдний одоо хүчин чадал бол ерөөсө багтаа 24, 30, 60 гэж явчихж байгаа байхгүй. Бүр ингээд 10 6 дахин өссөн ба шүү дээ. Одоо 10 байж байгаа 60 болцсон бол. Тэгэхээр дагаа цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь өснө гэсэн. Дагаад хөргөлтийн хэрэглээ өснө гэсэн. Тэгэхээр одоо бид нэр уламжлалт дата төвд яг нэг 200 300 кВт-ийн одоо нийт хүчин чадал нь тийм байдаг гэсэн бол одоо бид нэр 3 мега, 1 мега, 3 мега, 5 меганы дата төв барьж иж бид нар тэр AI технологиудыг Монгол бүтгшүүлэх боломжтой болж байгаа. Бид нэр эмчнээ датагаа хадгалж бүтгэх боломжтой болоод байгаа гэсэн. Бога боломж нь бүрдэн л дээ. Ер нь тэр тал руугаа явна л гэсэн. Ер нь бол жил ирэх тусам дата төвийн цахилгаан эрчим хүчний ингээд ачаалж өсөж байгаа, дагаа зарлан өсөж байгаа. Тэрийг ер нь яаж буулгах вэ гэдгийг л тэгэнгүүт манад бол 2 3 тийм цахилгаан үүсгэх боломжтой нөөц байгаад байгаа юм байна шүү дээ. Аха. Тэгээд үйлдвэр байгууламж нь баригдсанараа бидэд зөвхөн Монголынхоо дата төвийг нэгээр нэмж байгаас гадна одоо юм олон улсын тэр дата төвүүдийн төв болох боломжтой. Тий яг нөө сүлжээ дата хэрэглүүлэх гэх юм уу? Тий ашиглуулах боломжтой гэж. Тий одоо дундын одоо трансфер дамжуулах дата төв босох боломж тийм боломж байгаа гэсэн үг. Бид нар тийм одоо сүлжээ дата төвүүдийг байгуулж чадвал тийм боломж байгаа гэсэн үг. Хоёр талд ч нөгөө Орос, Хятад те тэгээд маш том хоёр гүрэн биш ч те. Тэр бас манай байгалийн давуу тал байгаа л да бас. Тийм давуу тал бас байдаг. Ер нь бол ер нь тэгж яригддаг те. Тэгээд бас бичигдэж байгаа. Одоо тэр тэхийн тулд гэх юм уу? За тэрийг ч лаж ярих. Тийм дата төвтэй болохын тулд тийм дата төвтэй болохын тулд дэж төр засгийн оролцоо бас чухал те. Бид нэр бас юу бодж явж байгааг сайн мэдэхгүй байна те. Ер нь яхав юу лээ сүлжээ дата төвүүдийн судалгаа хийлгэнэ гэдэг тендергээ үзэх юм энэ дэр байлээ. Тэр судалгааны тендер бас зарлагдсан байлээ. Одоо яг сүүлд орж харсан бол ямар компаниуд юу хийж байгааг сайн мэдэхгүй байна. Ямар ч бид нар бол тэрийг бол сүүлийн ер нь мэдээллийн сайтууд, телевизээр ер нь дата төв те мэдээлэл технологи маш их яригдж байгаа шүү дээ. Тэгээд бид нар бол тэр талаар бол судалгаа хийгээд эхэлсэн байна гэж ойлгосон. Бид нэр яг юу хийх вэ гэхээр одоо ялангуяа байгууллагууд бол хүнээ бэлтгэх хэрэгтэй. Хүнээ. Тий. Мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй гэсэн. За. Тий. Одоо инженерүүд гэсэн. Инженерүүд тий. Түр нэг дата төвд ямар хүмүүс байдаг вэ гэхээр чинь юм хүмүүс аахгүй дата төвд чинь яг IT-ийн мэргэжлийн хүмүүсийг ойлоо хасчих төр. Тэгэнгүүт нөө цахилгаан ярьж байгаа цахилгааны инженер, хөргөлтөд ярьж байгаа хөргөлтийн инженер. За нөө холбоо тохиолоор ярьж байгаа холбоо тохиолын инженер. За хяналтын инженерүүд, харуул хамгаалтын хүмүүс, ээлж ажилтнууд гэдэг ингээд олон хүн байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийж удирдах байгаа менежер гэж юм байна. Захирал гэж хүмүүс байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр инженерүүдийг яаж бэлтгэдэг вэ гэхээр түрүүнд ярьсан Uptime Institute гэх сертификат олгодог байгууллага бас сургалт явуулдаг байхгүй. Тий. Тэгэнгүүт олоолсон сургалт явуулдаг. Мэргэжилтэн бэлтгэх. Тэр мэргэжилтэнд бэлтгэх сургалтанд хүмүүсээ сурах хэрэгтэй. Тэгжээж бид нэр хүнээ хөгжүүлж тэр дараагийн тэр том дата төвийг байгуулах эхлэн тавигдаж байгаа юм. Тий. Тэр сургалтанд ямар зарчмаар явагдав гэхээр нөгөө түрүүнд ярьсан зураг төслийн буюу дизайн гэж ярьсан шүү дээ. Дизайнерын ATD гэх сургалт байгаа. Accredited Tier Designer гэдэг тийм сургалт. Тэгээд AOS буюу Accredited Operation Specialist гэдэг одоо үйл ажиллагааны мэргэжилтэн. Тэгээд ATS гэх бас нэг specialist мэргэжилтний сургалт байдаг байхгүй. Тэр нь ингээд цаашаага эхлээд яг ер нь specialist байж агаад professional болдог бүр expert болдог байхгүй. Тийм 3 төвшөндөөс. Тийм 3-3-аар 3 төвшөнтэй гэсэн. Тэгж бэлтгэдэг. Та тэр сургалтанд хамрагдсан уу? Хамрагдсан. За та ямар level дээр? Би яг зүгээр одоо бол specialist AOS гэдэг сертификаттай. Тэр нь л яг дата төвийн үйл ажиллагааны зөвшөөрөгдсөн мэргэжилтэн гэсэн утгатай тийм сертификат байгаа. Ер нь бол
2018 онд би Хонконгд очиод авчихсан тийм. Монголын ер нь хамгийн анхны AOS мэрэгжил гэж хэлж болно тий. Тэгээ одоогор бол яг хав Монголд бол яг AOS-ээр авсан хүн бол нэг 2 хүн байгаа надаас гадна. Тэгээд ATD-гээр авсан нэг 2 за 3 хүн байж магадгүй. Ерөнхийдөө нэг 5-6 хүн байна. ATD нь юу лээ? Нөгөө нэг дизайнер яг одоо нэг инженерийн тооцоолол хийдэг, яг шийдэл боловсруулдаг хүн гэсэн байна. Архитектураас өөр үү? За ер нь архитектурын боловсруулна гэсэн үг нь шийдлээ гаргана гэсэн үг ер нь тийм хүн гэсэн байхгүй. Тэгж бэлтгэдэг. Ер нь бид нэр хүнээ бэлтжиж тэр хүмүүсээ ойлголт авч иж бэлтэнэ гэсэн үг. Бас дата төвийн бүтээн байгуулалтанд чинь нэг барилга хийгээд байгаа шүү дээ нэртнэ. Тусгай зөвлөлтийн барилга бариад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манай барилгын компаниуд ялангуяа барилгын компаниас гадна зургийн компаниудын үр оролцоо амар чухал байдаг. Тий, зургийн компанид зураг төслийн компани гэсэн үг байхгүй. Тэр зургийн компаниуд бас гадны зөвлөх компаниудтай маш сайн хамтарч ажиллаад тэдрээс шууд одоо туршлагаар судлах хэрэгтэй юм бол тэр талын туршлага бол манад яг бага байгаа. Гэхдээ хийж байгаа компаниуд л байгаа. Тусгай зөвлөлтийн барилгаар дагнсан зургийн компаниуд ч байгаа. Тэднээс нэг юм хийгээ явж байгаа. Тэгтээ л хангалтгүй байгаа гэсэн юм уу? Тий, хангалтгүй байгаа. Гэхдээ бид хангалтгүй гэдэг нь боломж байна л гэсэн. Тий, маш том боломж байгаа юм бол. Ер нь бол ямар нэг юм сул тал ч юм уу одоо юм бид нэр ингээд юм жоохон доогуур ч юм уу те байдлаа гэхэд нөө эсрэгээрээ тэр нь амар том давуу тал гэж харах хэрэгтэй л те. Одоо яг ийм болохын тулд эхлээд нөгөө таны төгссөн ангичин цахилгаан хангамжийн инженер юм л үү? Тийм, цахилгаан электроник. Цахилгаан электроникийн ангид сурж байгаа хүмүүс ер нь бол яг энэ инженер болох юм байна. Бас тэгж ойлгож байна те. Яг зүгээр яг ийм бидээ. Одоо дэлхийн том дата төвүүдийн захирлууд, менежерүүд те. Одоо төлөвлөгөөнийх нь ингээд арын бэкграундыг харахаар жоохон цахилгаан суурьтай байгаад идэв. Цахилгаан инженер эсвэл нэг жоохон хөргөлт одоо нэг ер нь инженерийн суурьтай хүмүүс байдаг аахгүй. Тэгэхээр яг зүгээр илүү одоо олон талын мэдлэг олж авахд илүү төхөн байдаг ч юм уу те. Тэр утгаараа заавал цахилгааны ангид сураад дата төв инженер болно гэсэн юм бас байхгүй те. Яг зөвс суурин цахилгаан байвал бас жоохон арай илүү ойлголт арай илүү давуу тал бол. Хоёлоо буцаад ер нь та яагаад энэ мэргэжлийг сонгохоор болсон юм? Яг сонгох гэжтэй нэг хариуцж байгаа ажил маань ийм байсан байхгүй одоо яг дата төвөө хариуцдаг байсан. Тэгээд тэгэнгүүт ч яг тэрийг хариуцаад ингэ сонирхоод судлаа те. Яагаад илүү дурлсан бэ гэх юм бол ингэсэн байхгүй нөө Монголын хамгийн анхны дата төвийн сертификатлуулах ажил дээр би оролцож байсан байхгүй. Тэр ажил дээр яг нэг гадны мэргэжлүүдтэй хамтарч ажиллаад тэгээд тэдний одоо тэдрээс суралцаад тэгээд илүү одоо ингээд тэрийг таньж мэдээд илүү цаашаа судлаад тэгээд илүү дурлсан л да. Тэгээ ер нь бол за энэ дата төв бол ирээдүйн бол чухал одоо байгууламж юм байна. Энэ дээр ер нь төлөрч ажиллавал боломж л байгаа юм байна гэдэг тийм бас дүр зураг харагдсан. Бүр нөгөө нэг оюутан ангиас сонгоход гэх юм уу? Тэн дээр бол тийм ойлголт байгаагүй. Бид ч бол тийм амар 17 6 настай хүн ч юм бол тэрийгээ сайн мэдэхгүй байгаа л да. Тухайн үед ч юм. Тэгээд мэдгүйгээр ороод яг ажиллаж явцдаа мэргэжилтэд дурлаад дахиад цаашаа олон улсын сертификат гэдэг ингээд аваад явж байгаа ийм мэргэжилтэн юм байна шүү дээ тий. За одоо ер нь таны дараагийн ер нь яг энэ дата инженеринг дээр дахиад эзэмшиж байгаа боловсрол ч юм уу хаашаа ер нь илүү явах гэж байна. Хувийн хувьд гэх юм уу? Хувийн боловсролын хувьд тий. Яг одоо AOS ATD-г ярьсан ч түрүүн сургалтууд ер нь бол ATD-гийн сургалтанд бол хамрагтай гэж бодож байгаа. Яг би яг тэр ATD юу гэдэг юм бэ? Тэрнийх бол би сертификатыг аваагүй ч гэсэн ер нь бол дизайныг л гаргах боломжтой. Тийм. Яг зөвөр цаашаа ингэ нэг professional бол expert бас боломж байдаг ер нь бол. Тэр нь илүү бүр одоо хэлний өндөр түвшний мэдлэг шаарддаг байхгүй. Тий. Яг би давхар бол хэлээ сайжруулж иж тийч ингээд алхах алмаар даавна гэсэн. Тэгээ олон улсын нэг том дата төвийн вебинар хурлууд дээр те очиж суугаад тэнд юу ойлгосноо бичиж аваад тэрийг одоо нэг юм ажил болгоод те баримтчиг болгоод явуулаа шалгуулаад бас тэгжиж бас professional experts болдог. Шууд тэгэл очиод сургалтын суугаад болоод идэггүй. Тий шалгалтгүй болохгүй. Бас нэлээд хөөрхөн юм болно бас. Тий нэлээд судалгаа хийгдэн бас. Олон газар очиж туршлага судалж иж. Ер нь бол дараагийн зорилго бол яг энийг л ахиул гэж бодож байгаа юм л тий.
Яг та яг мэрэгчлийнхаа юу хэлж өгч болох уу? Одоо дуртай зүйлээ гэх юм уу? Яг энэ мэрэгчлийг одоо сонгож байгаа ч юм уу хүнд. Дуртай зүйл үү? Тий. Өөрийнхөө дурладаг. Дата төвийн инженер гэсэн үг тий. Яг инженерийн цахилгааны эдэ инженер гэх үү? Яг зүгээр инженерийн талаасаа ярил яг ийм л дээ. Яг одоо зүгээр ажиллаж байгаа салбараа ярих юм бол дата төв дотор түрүүн амар олон төрлийн систем байдаг гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл одоо нэг шинээр төгсөж байгаа хүүхд дата төвөд ажилд орлоо гэхэд маш олон талын системийн мэдлэгтэй болох боломжтой. Олон талын мэдлэгийг хөрвүүлэх боломжтой гэсэн. Хөргөлт, гаалт, цахилгаан тий. Тэгээ юмыг ерөнхийд нэг системээр нь харж чаддаг болдог гэсэн. Ерөөсөө одоо яг нэг одоо том зургаар нь хардаг гэдэг юм уу тий. Тим чадвартай юм бол болдог тий. Болох боломжтой хичээвэл тий. Зөвхөн л одоо нэгээрээ дагнаад байхгүй. Цахилгаанач мэддэг, хөргөлтөөч мэддэг, галын системээч мэддэг, тэдгээр уялдаа холбоо, туршилт тохируулах тий. Тий, олон талын мэдлэг бол ер нь бол олох боломжтой газар байхгүй. Тэр нь бол надад бол илүү даваа тал болж байгаа. Одоо ямар ч төвчний инженертэй харьцсан ерөөхдөө бол уучраа олцоол тийм юм байна гэдэг өөрийгөө ч гэсэн ойлгох боломжтой. Тэр даваа тал. Тэр нь илүү дуртай. Тийм байна. Одоо буцаад хоёлаа юу руу гарыг? Дата төв рүү гарыг. За Монголын дата төв бол дахиад ийм одоо тэр 3-ийн төвшөнд бол ингээд хэрэг бариул ийм гой боломжууд байгаа юм байна. Цахилгаануудынхаа одоо ийм нөөцүүдийн 2-3 ийм их өсвөр бол манай Монголын нөхцөл дээр бол байгаа юм байна гэж ойлголоо. За одоо болохоор илүү хэрэглэгч талаасаа би асуулт асууя гэж бодож байна. Одоо бид бүгд ийм аюулгүй байдал одоо мэдээллүүд бүгд ингээл янз янзын дата төвүүд дээр байгаад байгаа юм байна. За тэгэнгүүт аюулгүй байдал гэхээрээ одоо тэр яаж хамгаалж байгаа юм гэх юм уу? Хэрэглэгч зүгээсээ та нэг ер нь тэнд байгаа дата төв яаж аюулгүй байна гэдэг ярих гэдэг шүү дээ. Яг уу юу л да мэдээллийн аюулгүй байдал тэгээд физик аюулгүй байдал гэдэг байна шүү дээ. Бит аюулгүй байдал. Яг бит аюулгүй байдлаас ярих юм бол тэр байгууламж өөрөө гаднаа юм харуул хамгаалалттай 24 цагийн одоо том дата төвд жишээлбэл ярил тэ. Тэгээд за юу вэ? 24 цагийн камерын хамгаалалт байна. За 24 одоо байнгын тасралтгүй байлгатай нэвтрэх систем нь одоо карта уншуулсан нэвтрдэг биометрик системүүд те. Царайгаа уншуулдаг ч юм уу те, ургуу уншуулдаг ч юм уу гэд тэгж орж байна. За тэгээд давхар ингээд дотоод зохион байгуулалтнаас өөрөлдөө одоо ингээд шууд ингээд нэг хаалгаар явбал тэр цэрүүрэл орох боломжгүй. Эхлээд хашаагаар орно те. Тэгээд харуултаа бүртгүүлнэ те. Орсон тэгээд дараа нь янз бүрийн хаалтуудаар орох байхгүй дамжлагуудаар орно. Олон шат дамжиж ордог. Шууд ингээд аваад орчихгүй. Юу н физик аюулгүй байдлууд нэлээд сайн хамгаалагдсан байгаа гэсэн үг. Одоо камер, нэвтрэх систем, хамгаалагч хүртэл байгаа гэсэн үг байхгүй. Тэгэл тийм физик аюулгүй байдлууд тэгж хамгаалагдаж байгаа. Яг аюулгүй байдлын үед хэрэглэжийн дата мэдээллүүлээ тийм төвшөнд хамгаалагдах хэрэгтэй. Давхар одоо хамгаалтын компанитай гэрээ явуул асуудал гарах юм аа шууд конфликт хамгааллын компани гэдэг ч юм уу тийм гэрээ бас байдаг. Физик. Тэгэхээр бол бид нарт бол айх айдас бол бага л байгаа юм байна. Зөв. Тийм. Тэгээд одоо тийм төвчний дата төвөө хайж бид нэр мэдээлэл юм бол байршуулна гэсэн үг. Тонгод хөрөмжөөр байршуулна гэсэн үг л дээ. Ер нь бүгдээрээ л тийм болж иж бидний мэдээлэл аюулгүй байна л гэсэн үг. Тийм төвшний гэдэг нь тийм биш төвшний дата төвүүд ч бас байгаа гэсэн үг юм байна. Зөв. Тэгэл янз бүр шүү дээ. Тэр чинь компани чадамжтай санхүүгийн болцооноос шалтгаалаад янз бүр. Гэхдээ аль болох бид нэр одоо нэвтрэх системийн сөрлөлөг, камерын сөрлөлөгтэй тийм баггүй. Нөө тир нэг төвшин гэдэг байгаа нь одоо бүх юмыг ингээд нөөцгүйгээр ингээд төлөвлөсөн байдаг байхгүй. Жишээл нэг генератор одоо нэг UPS ч үт юм уу те. За нэг ингээд нэг хөрөмжүүд нь тийм байх юм бол тэр нэг ойлгочвол шууд утгаараа. Тэр хоёр гэвэл шатлал хоёр гэвэл те хөрөмжүүд нь нөөцтэй байна гэсэн үг. Жишээл 2 генератор 2 UPS ч үт юм уу гэдэг ингээд. Тэр 3 бол 4-5 генератортай те. Аль нэг нэвтрэж ямар ч асуудал бүх юм ажиллаж явах хэрэгтэй ч гэдэг юм ингээд шууд утгаараа. Аюулгүй байдал нь бүр сайжирч байгаа гэсэн үг юм те. Чадамж нь бүр өндөр болчихж байгаа юм байна. Тасралтгүй байдал нэмэгдээд байх юм бол дээшээгээ зэрэглэн өсөж ийнэ л гэсэн үг. Тий, тэгж ойлгож байна. За мэдээлэл аюулгүй байдал гэж ярихаар яг миний юунаас ч байгаа хооллолтой. Мэргэжлээс үү? Тий. Гэхдээ яг мэдээлэл аюулгүйн талаас мэдээж нөгөө бахан програм хангажууд байгаа ч тий. Сервис үйлчийн хамгаалтууд. Тэгээд байгаа. Тэгээ гол нөгөө нэг ISO 27001-ээс юу гаш та стандарт байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед Монголд ч
нэлээд дэлгэрч байна. Юу хүмүүс нэлээд сайн ойлголттой болж байгаа. Тэр стандартын талаар. Тэн дээр бас яг нэг яг мэдээлэл аюулгүй талаасаа дата төвийнх нь физик нэг аюулгүй шаардлагууд нь тусгацсан байдаг байхгүй. Тийм тэрийг тэгэл очиж шалгахтаа чиглэл явуулдаг гэсэн. ISO 27000 27001 юуны стандартлаа мэдээлэл аюулгүйсэн. Би яг энэ талаар бол нэг яг яадгүй яг мэдээлэл хэмжил бол ажилддаг. Гэхдээ ерөнхийдөө бол яг тэрнийх ажил ямар шаардлагатай бол мэдчихэв. Тэгэхээр би одоо манай Seven-аас одоо дата центр дээр очиод юм байдгаа гэдэг блог бол хийж болохгүй мэн. За ер нь бол болохгүй. Чинь нөгөө нууцын сэргэлттэй газар. Тэгээд одоо юу гэдэг нэг яг жинхэнэ нөгөө бүр амар хамтын ажиллагаа өндөр газар байвал бас тийм. Гэхдээ ер нь бол болохгүй л дээ тэнд дөрөв бичлэг хийх хориотой. Тухайн байгууллагын нь өөрийнх нь дүрмж үндэс байгаа. Хэрвээ тэн дээр гадны хуурай бичлэг хийх хориотой, зураг авах хориотой байдаг. Ер нь л хэрвээ үнэхээр зураг авах шаардлагатай бол нууцын гэрээ байгуулаад тийм үү те. Тэгээд тухайн ажилтнаар нь дамжуулаад. Манайх болох боломжгүй байх гэж бодож байна. Олон нийтэд түгээх юм чи болохгүй маань те. За. Одоо нөгөө төрийн дата төвд байгаа шүү дээ тий. Одоо дан хур гэдэг юун дээр тий манай бүгдийн Монгол хүн болгоны мэдээллүүд барилж байгаа. За улсын дата төв ямар левлих байна? Тэр байгаа гэж үү? За тэр хоёр болов уу гэж бодож байна. Тэр хоёр. Тий, хоёр дээр байгаа болов уу гэж бодож байна. Яг улсад ер нь хэдэн дата төв гэдэг? За хоёр л байгаа. Хоёр л авах миний мэдчихэж байгаа шүү дээ. Ер нь хамгийн томороо хаан банк гэж ойлгосон. Одоо яг тэр тэрийнхаа левлийнхэн Тий яг нь сертификатаараа баталгаажснаар аахгүй. Тэнгүүд хаан банкнд хэдэн дата төв байдсан бол? Ер нь бол яг зүгээр юм байхгүй юу? За. Ямар ч байгууллага үйл ажиллагааг доктортой явуулахын тулд хоёр дата төвтэй байх нь илүү одоо зохимжтой байхгүй. Одоо аль нэг дата төв дээр ямар нэг юм болоход нөгөө дата төвөөсөө бүх үйл ажиллагаа явуулах тийм боломж өгдөг гэсэн. Тэгэхээр ойролцоо байх хэрэгтэй гэсэн үг юм уу? Байршил нь. Ойрцооч гэж болно, хол гэж болно. Хол байх нь за. Дэлхийн хувьд бол хүндрэлтэй шүү дээ. Дээшээ чинь байнга ярьж чинь тэр хоорондох сүлжээний кабелийн түрээс те. Тэгээд интернетийн урсгалын түрээс те. Тэнд хол барилж байгаа хүмүүс ажиллуулж гэдэг хүн хүчний болцоо. Тийм үү те. Дэд бүтцийн асуудал шилтгаална. Ер нь бол байгууллагууд бол хоёр дата төвтэй байж үйл ажиллагаа тасалдах найдвартай хаалт байх тийм. Энэ ч нь одоо тэдэн дата төвтэй гэдэг нь байгууллагын нууцын асуудал ч удаа юм л та. Тийм. Зохимж нь тийм. За ер нь подкастны сүүлийн асуулт яваад тэгээд дуусъя. За одоо Монголын 30 гаруй манай дата төвд байгаа. За тэд нар маань одоо энэ олон улсын стандартуудаа авах үйл ажиллагаагаа хэлэхэд одоо таны мэрэгчлэлтний зүгээс яг юугээ сайжруулах хэрэгтэй гэж бодож байна. Анхаарах хэрэгтэй. Байгууллагууд юу ах хэвээр хамгийн нэгт дэд бүтцийнхаа найдвартай байдал дээр аудит хийх. Тэр нь л аудит гадны байгууллага. Тэгээ гадны ч юм уу дотоодын ч юм уу байгууллагатай. Энэ бол Монголд бас мэддэг хүмүүс байгаа. Аудитын байгууллагууд ер нь хэд идэг вэ? Хэрэг вэ? Яг одоо бол тийм байгууллага бас аюу зөөхөн байгаа тий. Ганц нэг л байгаа ер нь бол тий. Тэгэхээр дэд бүтцийнхаа найдвартай төлөвлөмж цахилгаан хөргөлт тий. Гал ер нь тэр найдвартай байдлаа шалгуулаад манайх ер нь ийм хүчтэй биш шүү гэдгийг тодорхойлж. Тэгээд дараа нь үйл ажиллагааныхаа бас тодорхойтой байдлаа шалгав. Ер нь юу гэхээр одоо байрны жижиг ямар төвшөнд байгаа юм те засвар үйлчлэг ямар төвшөнд байгаа юм тийм үү те манай тоног хөнжиг насчтай ямар байгаа цахилгаан ачаал ямар байгаа бид нэр яг манай хөргөлт яг зөв байна уу буруу байна уу те хөргөлтийн үрээ шиг ямар байгаа юм цахилгаан хэрэглээг бид нэр хэмнэх боломж байгаа юм байхгүй юм гэдэг зүйлүүдэд хэмжүүлээ нарийн репортууд аваад тэгээд тэндээсээ харж агаад бид нэр юу их вэ гэдгийг харж ирэх. Тэгэхээр яг өстэй ихээр зөвлөх үйлчлэг гэдэг юм аа тэндээс тэгж байгаа дараа нь сайжруулдаг. Манай монголчуудын нэг гэх юм уу одоо бидний алдаад байдаг юм уу гэхээр зөвлөх үйлчлэгэнд их бага цаг зарцуулдаг. Тэгээд жоохон төсөв тавьж өгдөг те. Хамгийн гол юм тэр байгаад те. Ялангуяа нөгөө дата төвчөө өөр юм өндөр хүртээр бүтдэг маш их хөрөнгө оруулалт шаарддаг тийм бүтээн байгуулалт байхгүй. Тэр утгаараа
бидний зөвлөх хөгжлийг одоо байгуулж байгаа ч тэр үйл ажиллагаа явуулж байгаа ч тэр одоо зөвлөх хөгжлийг авч байгаа. Хэлэн л авах хэрэгтэй байна тий. Тэгэнгүүт аудитын одоо тэр зөвлөх хөгжлөө өгж байгаа байгууллагууд нь бас цөөхөн байгаа дээ. Тэдэр нь бас олон болох хэрэгтэй. Тий, тэгээд тэр нь олон болно гэн түрүүний яриад байгаа тэр олон мэрэгчлүүдийг бэлтгэх хэрэгтэй байхгүй. Тэр хүмүүс чинь өөрөө бэлтгэхдээ заав юмаа сурцсан одоо бид нэр ингээд аудитаа хийн те. Ингээ хөгжүүл зөвлөгөөг нь өгнө гэдэг юм уу. Тийм бах хэрэгтэй. Ер нь бол тэр хоёр одоо аудитыг хийлгэсэн байхад л ер нь бид нар хаана явж байгаа яах ёстой вэ гэдэг бол бүр ойлгож байгаа. Тийм байна тий. Жил нөгөө нэг юугаа тэмдэглүүлэх хэрэгтэй юм шүү дата төв байгаа гэдгээ. Тий. Тэгээ яг нь сертификат дээр аваад тэр мөнгө төрөлдлөө вебсайтн дээр манайх бол ийм дата төв Монголд байдаг шүү гэдэг тийм. Газрын зураг дээр бас тогтоо олж болно те. Тийм боломжтой байгаа гэсэн. За тэгээд ер нь өнөөдрийн ярилцлага энэ хүргээд дуусгая. За тэгээд зочны судалтаар маань хүрэлцэж ирсэн урилгыг маань авсан Батамбарал ахта баярлалаа. Тэгээд дата төвийн талаар болон яг дотоод үйл ажиллагаа за тэгээд одоо ирээдүйд яах боломжтой манай Монголын нөхцөл байдлуудын ямар давуу тал боломжууд юу вэ? Тэгээд одоо яах гоё болох боломжтой юм бэ гэдгийг ярилцаж тэгээд зааж өгсөн Дэмбэрэл ахта баярлалаа. За баярлалаа. За тэгээд энэ хүрээд подкаст маань дуусчихин. Тэгээд дараагийн зочны судал дээр хэнийг хармаар байна. Коммент бичээд тэгээд бака. Баярлалаа.